Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүлэр хөшөрч буй гүнлэх шинжлэх ухаанаар батлагдсан сорилын аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хөшрөлийн явц хүн бүрт харилцан адилгүй байдаг гэсэн хэдий судалгаагаар бие даан хөдлөх амьдрах чадвар нь хүн хэр эрүүл хөшөрч байгааг харуулсан хүчтэй үзүүлэлт болохыг харуулж байна. Та хөшрөл гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй байж магадгүй ч хамгийн чухал зүйл бол одоогийн байдлаа хүлээн зөвшөөрч юу хийж чадах вэ? Хэрхэн сайжруулах вэ? Өөр тохирсон эрүүл мэндэд хэрхэн хүрэх вэ гэж бодох явдал юм. Бид хөшрөх тусам үе мөч булчин гэх мэт биеийн янз бүрийн хэсэгт өөрчлөлт гарч хөдөлгөөн айжмаар удаашрдаг гэж Америкийн нэгдсэн улсын нөхөн сэргийн хэмжээний эмч Кайла Морин хэлв. Хөдөлгөөний энэхүү буралд нь эрүүл мэндийн асуудал, уналтын эрсдлийг нэмэгдүүлж, заримдаа хугарал гэх мэт урт хугацааны гэмтэлд хүргэдэг. Гэсэн хэдий ч эдгээрээс дасгал хөдөлгөөн амьдралын хэм маягийг өөрчлөх замаар урьсан сэргийлэх боломжтой юм. Доктор Морин хэлэхдээ зорилго нь амьдралын сайн чанарыг хадгалах, гадуур гарах, амьдралаас таашаал авах, сэтгэл хангалуун амьдралаар амьдрах мэдрэмжтэйгээр эрүүл хөшрөх ёстой гэжээ. Тэгэхээр та өөрийн биед хөшрөлт хэр зэрэг явагдаж байгааг яаж мэдэх вэ гэвэл гэртээ хийж болох бөгөөд өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг хийж өөрийгөө сориод үзээрэй гэж зөвлөж байна. Гэхдээ эдгээр аргууд нь зөвхөн скрининг буюу тантал шинжилгээний арга бөгөөд онцлог биш гэдгийг анхаарах нь чухал юм. Таны бие болон тарих хэр сайн хөшрөж байгааг үнэлэхийн тулд гэртээ хийж болох энгийн шинжлэх ухаанаар батлагдсан тестүүд байдаг. Эдгээр нь таны өдөр тутмын амьдралдаа илүү хүчрэхэг, илүү чадварлаг, өөртөө итгэлтэй болох боломжийг олгоно. Булчингийн хүч чадал, тэнцвэр, хөдөлгөөн, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг бие махбодын хөшрөлтийн чухал үзүүлэлтүүдийг хэмжих энгийн өөрийгөө шалгах аргыг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь нэг хөл дээрээ зогсох. Тэнцвэр бол хүмүүсийн ихэнх үл тоомсордог зүйлийн нэг юм. Гэсэн хэдий ч бид хөгшрөх тусам тэнцвэрээ хадгалах нь бие даасан байдал бэрхтэлтэмтлээс урьсан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Майо клиникийн судалгаагаар хөгшрөх тусам тэнцвэр нь бусад бараг бүх бие махбодын үйл ажиллагаараас илүү хурдан бурдаг болохыг харуулж байна. Энэ нь нэг хөлийн тэнцвэрийн тестийг таны бие хэр сайн эрүүл хөгшөрт байгааг харуулсан үзүүлэлт юм. Хийх алхам нь нэг хөл дээрээ 10 орчим сантиметр өргөж хөлөө доошлуулгүйгээр энэ байрлал хэр удаан барьж чадхаа тооцоолоорой. Нэг хөл нь нөгөөгөөсөө сул байгаа хэсгийг харахын тулд нөгөө талд нь давтан хийнэ. Гараа ташаанд аваад энэ байрлалаар 1 минут байлгаарай. Хэрвээ та үүнийг санал болгосон хугацаанд барьж чадахгүй бол стрессдэх хэрэггүй. Энэ бол зүгээр л тэнцвэрээ сайжруулахад анхаарлаа хандуулах дохой юм. Тэнцвэрээ ямар ч насанд маш сайн сургаж болно. Нэг хөлөөрөө зогсох, өсгий хүртэл алхах, эсвэл йог, пилатес зэрэг дасгалуудыг оруулах нь цаг хугацааны явцад таны тогтвортой байдлыг эрс сайжруулж чадна. Энэ дасгалыг хийснээр хөлний булчинг бэхжүүлнэ, тэнцвэрийг сайжруулна, унахаас сэргийлдэг. Эдгээр дасгалыг тогтмол хийхэд гайхалтай үр дүнд хүрэх болно. Хоёрдугаарт нь сууж босох дасгал буюу булчин болон хөдөлгөөнийг бэхжүүлэх дасгал юм. 30 наснаас эхлэн тэнцвэрээ идэвхтэйгээр хадгалахгүй бол 10 жил тутам жингийн масаа алдаж эхэлдэг. Тэмч учраас суух, босох дасгал нь биеийн доод хэсгийн хүч чадал, хөдөлгөөний энгийн боловч тодорхой хэмжүүр юм. За хийх аргачлал нь гараа чэйжин дээрээ зөрүүлэн бат бөх сандал дээрээ суугаарай. Гараа ашиглахгүйгээр аль болох 5 удаа босож суув. Суулт хийх, гүйх, алхмаар өргөх зэрэг дасгалууд нь хөлний хүчийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй дасгал юм. Нас ахих тусам булчингаа бэхжүүлж арчлах нь зөвхөн гой зүйн асуудал биш. Энэ нь үе мөчөө хамгаалах, ясыг дэмжих, тэнцвэрийг хадгалах, олон жилийн турш бие даасан байх тухай юм. Гуравдугаарт нь хос даалгаврын сорил дасгал юм. Энэ нь танин мэдхүн уян хатан байдлыг сорих дасгал юм. Бид ой санамжийг танин мэдхүн эрүүл мэндийн гол үзүүлэлт гэж боддог ч танин мэдхүн уян хатан байдал буюу даалгавраа солих, дасан цогцох, оюун санааны хувьд уян хатан байх чадвар нь адилхан чухал байдаг.
Энэ чадвар нь танд шинэ сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх, нас ахих тусам сэргэлэн цоо байхад тусалдаг. Хос даалгаврын тест нь биеийг хөдөлгөж байхдаа таны мэдхүн даалгавар гүйцэтгэхийг хамардаг бөгөөд энэ нь таны тарих болон даалгаврыг хэрхэн зохицуулж байгааг хэмжих үр дүнтэй арга юм. Их аргачлал нь гэртээ болон гадаа гараад алхалт хийгээрэй. Алхаж байхдаа дараах сэтгцийн сорилтуудын аль нэгийг туршаад үзээрэй. Үүнд 100-аас 3-аар нь тоолох, цагаан толгой бусад бүх үсгийг давтах, энгийн математикийн бодлогуудыг чангаар бодох гэх мэт. Алхах болон сууж байхдаа гүйцэтгэлтэйгээ харьцуулах, хөдөлгөөд наривчлал эсвэл хурд мэдгэцгүйд буурах нь таны мэдхүн уян хатан байдлыг сайжруулах боломжтойг харуулж магадгүй юм. Энэ яагаад чухал вэ гэхээр таны бие махбод ба тарих хоорондоо нэгт холбоотой байдаг. Судалгаанаас харахад бие махбодын хөдөлгөөнийг сэтгцийн сорилттой хослуулах нь тухайлбал бодож байхдаа алхам сурж байхдаа бүжиглэх, эсвэл шин дасгал хийх зэрэг нь сэтгэц, оюун ухааны байдлыг сайжруулж таны мэдхүн бууралтыг удаашруулж чадна. Эдгээр 3 өөрийгөө шалгах тест болох нэг хөлийн тэнцвэр, бууж зогсох дасгал, хос даалгаврын сорилт зэрэг нь бие махбодын болон таны мэдхүн хөшрөлтийг үнэлэх энгийн, үнэгүй, үр дүнтэй аргууд юм. Тэнцвэр, хүч чадал, таны мэдхүн уян хатан байдлыг бага зэрэг тогтмол сайжруулснаар ч гэсэн таны мэдрэмж, хөдөлгөөн, бие даасан байдал хэр удаан үргэлжлэхэд мэдгэцгүй өөрчлөлт гарч чадна. Дараагийн алхам болох дараах дасгалыг хийхийг зөвлөж байна. Үүнд нэгдүгüрт нь тэнцвэрийн дасгал. Үүнийг хийхэд бол нэг хөлөөрөө зогсох, йогийн дасгал хийх, эсвэл пилатес дасгал хий. Байрлалаа удаан барихын тулд айжмаар өөрийгөө сориод үзээрэй. Хоёрдугаарт нь хүч чадлын дасгал. Энэ нь эсрэг хүслийн дасгал, суулт, уушиг, функционал хөдөлгөөнүүдийг хөвшилтэд оруулах юм. Гуравдугаарт нь тархины эрүүл мэндийн дасгал. Үүнд бүжиглэх, шинэ ур чадвар эзэмших, эсвэл давхар даалгавартаа дасгал хийх гэх мэт биеийг хөдөлгөж байхдаа оюун ухаанаас хордог үйл ажиллагаанд оролцох юм. Ахис дэвшлээ хянахын тулд эдгээр туршилтуудыг хэдэн сар тутам туршаад үзээрэй. Бие бэхжүүл, тархиа сорж, эрүүл зуршлаар өөрийгөө тэтгэрэй. Эдгээр соёлын дасгалууд нь танд эрүүл мэндийг хянах, мэдлэг урт хугацааны сайн сайхан байдлыг дэмжих, сонголт хийх итгэлийг өгдөг. Олон хүмүүс хөгшрөл бие махбодыг булчинтай холбодог, мэдээж хэрэг булчин бэхжүүлэх нь чухал юм. Та хинч байсан хамаагүй үе мөч нь хамгийн түрүүнд мууддаг. Тиймээс үе мөчтэй анхаарал хандуулаарай. Үүний тулд нэгдүгээрт нь бугуун үений дасгалыг хийхэд үзээрэй. Эхлээд бугуйгаа шалгаараа, гараа урагш сунгаж, тохоогоо шулуун байлгаа. Алгаа урагш эргүүл. Хурууны үзүүрээ тааз руу чиглүүлээрэй. Энэ нь бараг 90 градус хүртэл өргөж чадах хэсгийг шалгадаг. Үүний эсрэгээр хурууны үзүүрээ доош чиглүүлэх хөдөлгөөнийг хийж шалгаарай. Үнчлэн өнцөг үсгэхийн тулд алгаа хооронд нь чанга дарах хэрэгтэй. Үүний адилаар хөлөг хуруунуудаа өргөж, буулгаж, хүснээр хөдөлгөж байгаа хэсгийг шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт нь хурууны хүч ба уян хатан байдал шалгах сорил. Гараа алдлан хуруугаа хүссэн хэмжээгээр өргөж дэлгэж шалгана. Дараа нь гараа хооронд нь атгаж нэг нэгээр нь хөдөлгөн. Атгалтаа бэхжүүлэхийн тулд жижиг хэрэгсэл ашиглаж болно. Наснаас хамаарахгүйгээр хийж болох өдөр тутмын зөв хэвшил нь хэдэн 10 жилийн турш илүү урт удаан эрүүл амьдрах, хөдөл сэтгэхэд туслах дадал зөрчлүүдийг бий болгож эхлэхэд хизээч ойртдоггүй. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.